Бомтын сайд бие тулах боож хаасаар тээвэрчид туйлдаа хүрлээ. Монгол улсын сайд бомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бие тулах тээврийн 7 хоног олон улсын форумд өөрийн биеэр хэлэхдээ бомтын сэргэлтийн бодлого хэрэгснээр ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж эхний үе шат болох 2022 оноос 2024 онд нийт экспорт 14 тэрбум $. Хүргэнэ. Хоёрдугаар үе шат болох 2025-аас 2028 онд нийт экспорт 17 тэрбум $. Хүргэнэ гэж зарлан тунхаглаж байсан. Тэрээр ядаж ковид үед гаргасан нүүрс тээврийн төр хуваарай ч өөрчлөлгүй өдийг хүрч түүний хийж амласан шиг бомтын сэргэлт биш эсэргээрээ бомтын уналт болж нүүрс тээвэр удааширч Монгол улсын валютын урсгал модож долларын ханш өсөж дагаад бүх юмны үн нэмэгдэж эдийн засаг хүндэрч дамдаа иргэд тулдлаа. Тулах сайдыг суудлын бөглөө хийж суух хооронд хятад тээврийн компаниуд давуу байдал эдэлж валютын урсгал гадагшаа урсаж байна. Хятад тээврийн компаниудыг дэмжсэн энэ тээврийн хуваарийн цаана асар их авилга нуугдаж байгааг хардлах дүрмдэг. Энэ байдал тулах сайд яаралтай дүн шинжилгээ хийж нүүрс тээврийн хуваараа шинчилж Монгол нүүрс тээвэрчдэд бодохгүй бол харийн улсын бодлогот нь хэтэрхий хол явчихлаа. Эсвэл альчлаа хүлээлгэж өгөөд чаддаг мэддэг хүнд нь хариуцуулбал зохилтой гэх.